За ерөнхий сайдад бол үнэхээр нэг гайхамшигтай зан чанар байна. Тэр нь болохоор зэрэг өмгөөлөг хамгаалах болвол ямар ч буруутныг, ямар ч авилгатныг өөрийнхөө бүр эрхийн доор өмгөөлж чаддаг ийм гайхамшигтай зан чанар байна танд. Тийм. Тэгэхээр зэрэг хүний амнаас алдчихад байхад та сэтгэлдээ ажилласан гэж хэлж байгаа чинь яг одоо энэ хүүхдээ алдсан байгаа эхийн хувьд яаж тосох вэ гэдгийг та бодоорой. Таныг өвчтөе хэцүү байхад ээж нь ямар их шаналж байсан бол ард түмнээрээ шаналж байсан. Гэтэл тэнд нэг айлын хүү нас орчхоод байна. Тэгэхэд та энэ салбарын сайдыг сэтгэлдээ ажилласан гэж байгаа мó. Энэ салбарт үеийн үед цэргүүд амнасаа алдчихсан. Гэтэл одоо энэ сайд шин сэтгэлдээ ажилласан байхаараа 2-2 засгийн газарт улирт сонгогдоод шүн үүрээр албан ажиллаа сүр дулаантай аваад исэн байж энэ сэтгэлдээ ажилласан болоод хүний амнаас эрсдээд байж байгаа мó. Одоо тэгээд энэ хүүхдийн амнаас нь хэн хариуцлага? За ерөнхий сайд хариулъя. Би хуулийн хэлтийн байгууллагаас ажлын хэсгээр шалгаж байна. Би дөрвөн байр сууриа хэлсэн шүү дээ. Үнэхээр энэ батлан хамгаалахын салбарын бодлого үйл ажиллагаа алдаатай удирдлагын дарамт шахалт энэ анги салбарын болон төрийн засгийн албаагчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор тогтоогдоо энэ амнасаа алдсан дэр нь би шалгалт явуулж байна. Тийм учраас би хинтээж хариуцлага тооцно. Тэрэн дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Би хинтээж хариуцлага тооцно. Тэнд танил тал хэн байгаа нь үл хамаарна. Би зэрэг хүн амиа алдсанд үнэхээр их харамсаж байгаа. Тийм учраас би холбогдох чиглэлүүдийг өгсөн. Шаардлагуудыг би тавьж байгаа. Тэгэхээр цааш та нар ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр нь 5 чиглэлийг хэлж одоо шахаж шаардаж ажиллаж байна. Та энэ асуудлыг бусад асуудалтай битгий ойлоо онаарай гэж шүү. Та тэр хотмод дээр манай намын дотоод асуудал битгий ор юунд та их санаа зовтыг. За нарантой нараа гişүн тодруулж асууя. Нэмэлт асуулт. За танд ер ичих нүүр гэж алгаа. Ерөнхий сайдаа. Ямар ичгүүргүй юм бэ та? Би хүний амь насны тухай асууж байхад та яахаараа хотын дарга, улс төржил танаа намын асуудлыг яриад байгаа юм. Танаа намын асуудал надад ямар хамаатай юм? Хүний амь нас эрсдэжээд байна шүү дээ. Төдийгөөс үдийг хүртэл байнгын хүний амь нас эрсцээр ирсэн энэ салбар сэтгэлтэй ажилласан байдлаасаа ингэж явж байгаа юм уу? Ингээд дахин хүн үхэд байж байгаа юм уу? Энэ бол үнэхээр гутамшигтай байна. Та бол юусаа харамсаагүй байна. Одоо энд яах вэ гэхээр та нар зүгээр нэг төрийн албан хаагчийг тэнд нэг байсан хүнийг халаал тэгэл хаана энэ хэргийг. Шат шатанд энэ босоо тогтолцоотой удирдлагч нь өөрөө шат шатаараа удирдах чадахгүй байгаа болоод өнөөдөр хүн өгч